Өглөөний мэндэ Чингис хаан онгоцны буудлын руу явж байна. Аялагчдаа гаргаж өгөхөд. За Улаанбаатараас Шанхай чиглэлийн аялал маань болохоор шууд нислэгтэйгээр 7 хоног болгон гарч байгаа. За энэ удаа маань аялагчдад маань болохоор нийтдээ нэг 50 гаруй хүн, 53 хүн аялж байна. Тэгээд Чингис хаан онгоцны буудлын дээр очиод аялж байгаа улсуудаа гаргаж өгөнгүүтээ аялын одоо travel data SM, эрүүн travel-ийн SM-ийг хүн болгонд одоо утсанд нь суулгаж өгөөд гаргаж өгд юм аа бид. Тэгээд онгоцны буудлын дээр стендийг авч. За явъя. За iPhone өрд юм биш үү те та? За та энд одоо Хятадын бүх хотод барих Шанхай. За утасныхаа энэ iPhone-ы settings руу ороод cellular гэж ороод EDSM дээр дараад манайхаас явуулсан QR кодыг уншуулдаг байхгүй юу? Гараад ашиглаж эхэлснээс хойш ажиллана гэсэн үг. За тэгэнгүүтээ хамгийн гол тохиргоо дата room ингээ асаацсан. Одоо ингээ хил гараад ажиллана гэсэн үг. Гэхдээ аахгүй юу хамгийн гол нь та хэд шууд нисэл очиж штэ хамгийн даваад л хилийн явуулаад үгүй яхаа. Би бас холбогдээ тань лөө Viber орсон юм биччихэ. За Шанхай аялагчдаа гаргаж өгчөөд онгоцны буудлын дээр байж байна. За энэ удаагийн аялал маань болохоор нийтдээ нэг 53 хүн явж байна. Улаанбаатараас Шанхай чиглэлийн нислэг маань болохоор 7 хоног болгон одоо шууд нислэгээр гарч байгаа. 7 хоног болгоны 4-р өдөр, 2-р өдөр гээд 7 хоногт 2 удаа гарч байгаа шууд нислэгээр. Улаанбаатараас Шанхай гэсэн шууд нислэгтэй байгаа. Өдрийн 1 цагаас нисээд Шанхайд болохоор 4:30 гээд бууж байгаа. За тэгээд та бүхэн маань Шанхай аялах гэж байгаа бол манай эрүүн travel-ийн холбогдоод аяллаа хөтөлбөр аваад үнэ аваад ингээ сайхан аялаарай. Хүүхдүүдээ аваад Disneyland үзүүлээд маш сайхан гоё аялал байдаг шүү. Тэгээд мөн болохоор манайх болохоор энэ аяллаа бас подолк тэгээд дээрэс нь аяллаа travel data сэн. Аяллаа сэн бол яахын аргагүй одоо хамгийн хэрэгтэй зүйл гадаадад одоо интернетийн асуудлаа шийдэхэд одоо интернет travel data сэн бол хамгийн чухал хэрэгсэл байдаг. За тэгээ баярлалаа.